байцгаана уу? Цонжин кибербордын сургууль маань олон улсын 4 хөтөлбөр хэрэгжүүлгийн нэг нь Гуанжу их сургуулийн хөтөлбөр байдаг. Тэгвэл цөмөрөө одоо татгшаарч Гуанжу их сургуулийн хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилццгаая. Сайн байна уу ширээцгэлээ? За сайн байна уу. Цонжин кибербордын сургуулиас явж байна. Яг Гуанжугийн их сургуулийн олон улсын хөтөлбөрийн талаар бага мэдээлэл авах та боломжтой байна. За болов яах. Тэгээд хоёулаа тэгвэл тийш сууж байгаа ажиллаж байгаа. Сайн байцгаана уу? 您好，大家好。老师好。 За энд болохоор ямар төвшний анги маань одоо хичээлж байгаа лээ? За одоогоор болохоор 2021 оны 9 сарын хятад руу явах элсэгч нарын хятад талын сургалт явагдаж байгаа. За бид нар яадаг гэхлээр хятад руу явж байгаа бүх оюутнуудтай зориулаад хятад талынхаа сургалтыг Монголд нүүн төлбөргүй эзэмшүүлдэг байгаа. Тэгэхээр яг хөглөө энэ эдгээр оюутнууд маань одоо нөгөө хил хаалттай байгаа учраас Монголдаа сургалтандаа давхар хамрагдаад тэгээд үргэлжлүүлээд хятадд суралцахад Монголдаа сургалтанд хамрагдсан оюутнууд ямар ч асуудалгүйгээр бүгд найрамд хятад ард улстай үргэлжлүүлээд суралцах боломжтой гэсэн үг. Гуанжугийн их сургуулийн Монголд албан ёсны төлөөлөгч Гуанжу институтын захирал шүрэн цэцэгтэй уулзахаар ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За яг уг хөтөлбөрөө хэдэн оноос танах хэрэгжүүлж эхэлж байгаа вэ? Гуанжугийн их сургуулийн хатлаар бас та товчхон мэдээлэл өгөөч. За манай 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. За Гуанжу их сургуультай ер нь бол 2019 оноос хойш хамтарч ажиллаад тухайн сургуулийн Монголд албан ёсны төлөөлөгчийг 2019 оноос хойш хэрэгжүүлээд одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд болохоор Монгол дахь оюутнуудаа бизнесийн удирдлага, маркетинг, хүний нөөц гэдэг хөтөлбөрийг болвол оюутнуудаа сургаад олон улсын сертификаттай төгсдөг байгаа. За тэгээд яг тухайн хөтөлбөрийг болвол бүх нацынхан эзэмших бүрэн боломжтойгоор давуу талтай. За мөн хөтөлбөрийг эзэмшээд шууд ажлын байранд зурчлах бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр маш олон давуу талтай юм байна шүү дээ. Гол нь өнөөдрийн миний гол зорилго бол Цонжин кибербордын сургуультайгаа хамтын ажиллагааны хатлаар дэлгэрэнгүй бас ярих гэж ирсэн. Тэгэхээр яг уг одоо Гуанжугийн их сургуулийн хөтөлбөр маань их сургуулийн хөтөлбөр байгаа даа шүү дээ. Тэг өөрөө. Тэгэхээр манай Цонжин бол ерөнхий боловсролын сургууль. Тэгэхээр энэ хөтөлбөрийг одоо ерөнхий боловсролын сургууль дээр хэрхэн хэрэгжүүлэх вэ? За энэ хөтөлбөрт хамрагдсанаар манай сургуулийн сурагчдад бас ямар давуу тал үүсэх вэ? За ерөнхийдөө болохоор энэ хөтөлбөр болвол бид нар анх насанд хүрэхчд зориулсан хөтөлбөрийг бол Монголдо оруулж ирсэн. За тэгэхээр энэ нь бол Монголдо анх удаа ингэж ерөнхий боловсролын сургуулиуд энэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаараа маш давуу тал болж байгаа. За бид нар ч гэсэн өөрсдөө энэ хөтөлбөр дээрээ одоо Монголын ихтэй сургуулиудын хөтөлбөрөөрөө харьцуулаад одоо шилдэг хөтөлбөрийг боловсруулсан байгаа. Тэгэхээр 9-ээс 12 дугаар ангийн хүүхдүүд бид нэр тусгаалan зориулсан хөтөлбөртөө бас дахин шинжилэлт хийгээд Цонжин боординг скултэй хамтраад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаадаа үнэхээр их баяртай байна. За тэгээд мөн энэ чиглэл хөтөлбөрийг бол 9-ээс 12 дугаар ангийн хүүхдүүд эзэмшин. За мөн манай дээр хятад хэлний сургалтууд явагдаж байгаа. Хятад хэлний сургалтыг бол Цонжин боординг скул дээр яаж явуулж байгаа гэхээр 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүдэд анхаар шатнаас нь гүнзгий шат хүртэл оруулж өгнө гэсэн үг. За тэгэхээр HSK-гийн 1-ээс 6 түвшин байдаг. Тэгэхээр хүүхэд 6 жилийн турш суралцах. За энэ 6 төвшинг бол маш амжилттайгаар суралцж төгсөх бүрэн боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар энэ тухайн сургуульд суралцж байгаа сурагчдыг 12 төгсгөт нь хятад хэлний гүнзгий шат хүртэлх энэ мэдлэгийг нь олгож байгаагаар давуу тал болж байгаа гэсэн үг. За тэгээд төгсөөд 12 дугаар ангийн хүүхэд маань төгсөөд HSK-ийн оноог амжилттай авчих нь үргэлжлүүлээд манахаар үн төлбөргүй тэтгэлэгтэй хамрагдах юм маш том боломж байгаа. Хэлэхэд энэ мэдээ хэлэхэд үнэхээр сайхан байна. Тий. Манай яг тэгэхээр одоо айгүй олон давуу тал байгаа юм л да. Манай Цонжин киберийн манай хүүхдүүд болохоор яг нэг олон улсын хөтөлбөр нь болохоор танаа яг Гуанжугийн их сургуулийн хөтөлбөр байгаа даа. Нэмээд ихэ 3 олон улсын хөтөлбөр байгаа. Тэгэхээр Гуанжугийн их сургуулийн хөтөлбөр маань манай Цонжин кибер сургуулийн хүүхдүүдэд HSK-гийн хэдгээр төвшнийг амлаж байгаа гэж байгаа. За HSK-гийн 6 дугаар түвшнийг амлаж байгаа. Яг 12 дугаар ангийн хүүхдүүд маань төгсөөд HSK-гийн 6 дугаар түвшинд амжилттай тэнцээд тэгээд үргэлжлүүлээд Хятад руу болон Европын аль ч ихтэй сургуулиуд руу тэтгэлэгтэйгээр засгийн газрын тэтгэлэг, за мөн бусад олон улсын оюутны тэтгэлэг, за мөн мужийн сургуулийн ингээд бүх тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл 10 жилээ төгсөөд их сургуульд үн төлбөргүйгээр сар болгон стипенд аваад суралцах юм алтан боломж нэгдэж байгаа гэсэн үг.
Тэгэхээр танаа яг нөгөө нэг хятад хэлний сургалтаас ордог гэсэн шүү дээ. Тэгэхээр хятад багш нар бас байдгүй. Ямар багш нар хичээлийг ордог вэ? За анхан шатны сургалтанд болвол Монгол багш нар анхан шатныхаа суурийг тавьж өгнө. За HSK 1-3 төвшин Монгол багш ороод 3-аас 6 төвшин болвол хятад багш ороо явчихна гэсэн үг. Тэгэхээр Монгол багш ба орон хятад багш орно гүнзгий шат болонгод зэрэг хятад багш нар ороо явчихна гэсэн үг. Тэгэхээр танаа хятад багш нар бас манай сургууль дээр очиж багш тийм ээ. Тийм гэсэн үг. Энэ бол маш том даваа тал байгаа. Тэр хүүхдүүд маань төгсөнгүүтээ HSK-ийнхаа оноог авчих нь байна. Төвшөнгөө авчих нь байна. Тэгээ шууд дэлхийн ихтэй сургуулиуд руу боломжтой. Тэгэхээр яг тэтгэлгүүдийн талаар хоёул илүү дэлгэрэнгүй яриа те. Яг аль хотын ямар тэтгэлгүүдэд хүүхдүүд маань хамрагдах боломжтой байдаг. За ерөнхийдөө бол манай 2021 онд за бүгд найрамдах хятад ард улсын Сүжөө хот, за мөн Шанхай, Бээжин, Тэнжин, Гуанчжоу, Ханчжоу гэдэг ийм томоохон 5 хотод ерөнхийдөө бол оюутнуудаа шууд хэлний бэлтгэлд явуулж ирсэн. За 2022 оноос яасан бэ гэхээр бүгд найрамдах хятад улсын бүх ихтэй сургуулиудаа бид нар албаасны төлөөлөгчийн газар болж хамтарч ажилласан байгаа. Тэгэхээр альч хотод альч сургууль тухайн сурагч бүрэн хамрагдах тэтгэлэгтэйгээр суралцах бүрэн боломжтой болсон гэсэн үг. За тэгвэл танахаа яг төгссөн хүмүүс одоо ямар амжилттай явж байгаа вэ? Таны талаас товчхон хэдэн өнийг дурдвал. За тий 2020 он за 19 он 2020 онд манайх зөвхөн нөгөө Монголда бизнес маркетинг хүний нөөцийн чиглэлээр Гуанчжууд хөтөлбөрийг Монголда хэрэгжүүлээд төгссөн оюутнууд маань за Монголын томоохон компаниуд болох за Remax 5 Богжуур гэх энэ компаниудад шууд ажлын байранд өргөцсөн ба за 2021-22 онуудад бол оюутнууд маань тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад за хэл нэгдэггүй байгаа улмаас онлайнаар хичээлээ зарим нь үзэж байна. За зарим нь бол жилийн чөлөө аваад явж байгаа гэсэн үг. За тэгээд төгссөн оюутнуудаа бид нар өөрсдөө нөгөө ингээд оюутнуудаа сургуульд нь оруулж өгсөн учраас төгссөн оюутнуудаа сургуулиас төгсөж гарч ирээд Монголд альч ажлын байранд суурьлах боломжтой гэсэн үг. Тийм байна. Хоёлаа нөгөө нэг манай Цонжин Кибер боардинг сургууль дээр 6-аас 12 дугаар ангийнханд хятад хэлний хичээл нь ороод өгөх юм байна. Нэмэлт бас даваа тал нь юу байгаа вэ? Нөгөө нэг ахлах ангийнханд бас нэг хөтөлбөр байгаа шүү дээ, тийм ээ. Тэрний за ахлах ангийн хүүхдүүдэд орох хөтөлбөрүүд маань бизнесийн удирдлага, маркетинг, менежмент, хүний нөөц гэдэг яг нөгөө одоо Монголд эрэлт хэрэгцээтэй байгаа чухал мэрэгчлүүд байгаа. Гэхдээ энэ мэрэгчлүүд маань заавал ихтэй сургуулиудад бид нэр эзэмшээд байх шаардлага байхгүй. Бид нэр ихтэй сургуулиудад 10 жилийн төгсөөд илүү гоё олон улсын мэдлэгийг авмаар шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ эрэлттэй байгаа мэрэгчлээ бид нэр урьдчилаад 10 жилийнхаа ахлах ангийн сургагчдад тусгай хөтөлбөртэйгээр оруулж боломжтой болсон гэсэн үг. Маш гоё юм байна. За тэгээд хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан танд баярлалаа. Дараагийн удаа дахиад хоёулаа бүр гоё видеогоор уулзах байхаа гэж найдаж байна. За баярлалаа.